Сайн бацхан их мэдчтэй. Та бүхний өнөөдрийн амгалан альтгая. За, геополитик ба Монгол суугийн өнөөдрийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Улсын их сургуулийн Аз судлалын тэнхимийн профессор Ис Баттулга өргөдөн оролцож байна. Сайн байна уу? За, сайн байна өдрийн. Сайхан үлдэж байна. Оо, сайхан үлдэж байна. Та сайхан үлдэж байна. Сайхан. За, манай өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөн оролцож байгаа Баттулга профессор маань Монгол Улсын их сургуулийн Аз судлалын тэнхим, тэр дотроо Япон судлалын чиглэлээр ажилладаг ийм профессор хүн. Тэгээд саяхан Баттулга профессор Монгол Улсын их хурлын гадаад бодлого, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороотой хамтраад нэг том хурал хийлээ тийм ээ. Тэгэхээр тэр хурлын талаар одоо яриулъя гэж бодож Баттулга профессорыг урьсан юм аа. Тэр хуралд нь миний бие бас одоо өргөдөж оролцсон. Урьсан явдал баярлалаа. Тэгээд та өнөөдөр манай одоо үзэгчдэд хурлынхаа талаар одоо мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Тэгээд таныг би одоо үзэгчдэд товчхон танилцуулъя. Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуулиар та ажиллаж байсан. 7-8 жил ажил уу? 7 жил. 7 жил ажилласан. Энэ ажлаа одоо өгчөөд одоо профессорын хайлыг хийж байгаа. За, таны үндсэн судалгааны чиглэл бол Япон судлал. За, сүүлийн үед та Зүүн Хойд Азийн аюулгүй байдал дэх Японы хүчин зүйл гэдэг том чиглэлээр судалгаа хийж байгаа юм билээ. За, тэгээд Евразиатай холбоотой гэх юм бол Казахстаны одоо аюулгүй байдлын Казахстаны хүчин зүйлийн талаар бас судалгаа хийж байна гэсэн үг. За, Казахстан руу нэлээд хэд удаа явж байсан тийм ээ? Тий. За, өөр одоо бас нэг чухал сэдв байна. Одоо аюулгүй байдал судлалд одоо сүүлийн 10 жилийн өмнөөс юм уу да. Их хүчтэй орж иж байгаа чиглэл бол resilience гэж. Одоо манайхан бол сөрөн янз янзаар л хэлдэг. Даван туулах чадвар, сөрөн төсвөрлөх чадвар гэх те. Тий. За, энэ resilience гэдэг одоо даван туулах чадвар гэдэг энэ чиглэлээр бас одоо идэвхтэй судалгаа хийдэг ийм профессор. За, тэгээд таныг одоо Евразийн аюулгүй байдал ба Монгол гэдэг сэдвээр одоо байнгын ороотой хамтарч сурлынхаа талаар мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Тийм ээ? Евразийн аюулгүй байдал ба Монгол. За баярлалаа. Ямар ч гэсэн одоо өнөөдөр намайг энэ цагт урьж оролцуулж байгаа талархал илэрхийлье. За, энэ Евразийн аюулгүй байдал ба Монгол улс гэдэг ийм хурлыг Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороотой хамтраад за ингээд бас ордонд амжилттай зохион байгууллаа. Энэ хурлыг бас олон хүмүүс дэмжиж та өөрөө бас миний урилгыг хүлээн авч одоо нэг гол үндсэн илтгэгчээр оролцож тийм ээ. Ингэсэнд би бас энэ завшааныг ашиглаад энэ хурлыг дэмжсэн бүх хүмүүс талархлаа илэрхийлмээр байна. Ялангуяа одоо хамт зохион байгуулсан Улсын их хурлын аюулгүй байдал байнгын хорооны одоо хамт олон дундаа тэмүүлэн дараад бол талархлаа илэрхийлье гэж бодож байна. Тэгээ бас тэр хурал дээр оролцож байхад Улсын хурлын хууль зүйн байнгын хороо за тэр дундаа бас Цогтбаатар гишүүн маань оролцоод энэ одоо хурлыг бас бид бас дэмжиж байгаа шүү гэдэг юм аль биесээр мэдэгдчихсэн. Тэгээ энэ маань өөрөөсөө нэг улс төрийн шийдвэр гаргагч нар маань судлаачдынхаа үгийг одоо сонсох хүсэлтэд ингэж илэрхийлж байгаа нь бол маш их одоо чухал зүйлээ гэж би хурдаа үзэж байгаа. За тэгээд энэ 12 сарын 5-ны өдөр за Евразийн аюулгүй байдал ба Монгол улс гэдэг ийм хурлыг зохион байгууллаа. За, энэ хурал бол бүтэн өдөр одоо үргэлжилсэн ийм урт хурал болсон. Гэхдээ энэ дээр 7 за нэг үндсэн илтгэл 6 одоо илтгэл ийм нийтдээ 7 илтгэлийг бид авч хэлцлээ. За, нэг илтгэл бол бас Оросын холбооны улс руу нэлээд нарийсж орсон ийм илтгэл байсан боловч одоо илтгэгч маань одоо ажил гарсан учраас ингээд гадаад явах ажил гарсан учраас оролцож чадаагүй. За, ийм юм боллоо. Тэгээд энэ хурлыг яагаад зохион байгуулах болсон бэ гэдэг ийм асуудал байгаа. За, мэдээж одоо бид нар бол зөндөөл олон хурлуудыг зохион байгуулж байна. Аюулгүй байдал гадаад бодлогын маш олон хурлыг хийж байна. За, энэ хурлын онцлог юу вэ? Ганц хоёр үгээр хэлье гэж бодож байна. Евразиа гэдэг энэ сэдвийг хүндсэндээ их ач холбогдолтой байгаа юм аа. Евразиа гэдэг бол маш том ийм тавцсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ Евразийн тавцанд болж байгаа ер нь бол энэ том төв болсон ийм твд өрнөж байгаа үйл явдал бол өнөөдөр бидний хувьд заяад шууд холбоотой байна. Тэгэхээр бид энэ Евразид болж байгаа үйл явдал
процессыг маш сайн ажиглаж бид энэ дотор ямар байр суурьтай байж яаж одоо урт хугацаанд тогтнож чадах вэ? Тэс чадах вэ гэдэг ийм асуудал өнөөдөр яригдж байна гэж ойлгож байгаа юм л да. Тэгэхээр энэ үйл явц маань одоо энэ тавцсанд болж байгаа үйл явц маань одоо энэ тийм янз янзын хэлбэрээр илэрч харагдаж байгаа учраас бид энийг том зургаар нь харах гэдэг нэг юм зүйлийг чухал байна. Том зургаар нь харах. За дээрэс нь энэ том зургаар харсны үр дүнд бол за ялангуяа одоо юу гэдгийг онлайн практикийн ямар үйл явдлууд энэтэй уялдаатайгаар бид энийг одоо тайлбарлах вэ гэдэг асуудал гарна. За тэн дотроо бас бид өөрсдийнхөө хүчин зүйлийг хэрхэн яаж үнэлэх вэ гэдэг асуудал гарна, тийм ээ. Сүүлийн үед бол миний ойлгож байгаагаар бол бид ч одоо гадны том улсуудын одоо бодлогыг ярьдаг болсон. За геополитик бас их суралцж байна. За энэ үйл явдлуудаас харахад бол явж бид нэр цаана нөгөө өөрсдийнхөө байр суурийг илүү их зөв одоо тодорхойлох гэдэг юм бол бас л одоо жоохон хоцроод байна уу гэдэг юм сэтгэл төрж байгаа. Тэгээд энэ одоо хурлаараа дамжуулж энийг бид нэр энд оролцсон судлаачид шийдвэр гаргагчдад маань бас ойрын үеийн энэ үйл явдлуудыг нэгтгэн дүгнэж нэг одоо үзэл санаа хаана хүрэх нь эндээс яг бодиттой ямар асуудлуудыг ойрын үед бас хилцэх шаардлагатай вэ гэдгийг бас нэг эргээд нэг харах гэдэг нэг юм зорилготой хурлыг хийсэн юм аа. Тэгээд нийтдээ 7 ихтгэл маань өөр өөр онцлогтой. За бид илтгэгчдээ сонгохдоо бол за нэгдүгээрт бол олон улсын аюулгүй байдлын өнөөгийн орчин ялангуяа геополитикт ямар өөрчлөлт гарч байгаа юм бэ гэдэг ийм асуудлыг хөндлөлийн төвшөнд бас олж харах юм одоо захиалга өгч ингэсэн. За энэ дээр бол та буян судлаач маань бас бидний саналыг одоо хүлээж аваад сайхан илтгэл тавьсан байгаа. За мөн Евразийн геополитик аюулгүй байдлын шинэ орчин Монгол улсын одоо ямар холбоо хамаарал байх вэ? Евразид ямар өөрчлөлтүүд төвүүд бий болж байна уу гэдэг ийм асуудлыг. За энэ дээр бол бас манай стратеги судалгааны хүрээлэнгээс нэг илтгэлийг хамтарч одоо тавилаа. За мөн уламжлалт бус аюулгүй байдал ба Евраз гэдэг ийм сэдвийг бас бид нэр одоо хэлэлцлээ. За энэ дээр манай ялангуяа системийн одоо судалгааг хийж байгаа манай судлаачид Ахмад судлаачид маань энэ дээр. За дараа нь би туснаас зургийг харуулад тайлбарлая гэж бодож байгаа учраас үржин генерал байсан. За уламжлалт бус аюулгүй байдал гэж өнөөдөр маш том юм сэдв болцоход байна. Ер нь бол бас багцаалахад хэцүү, таамаглахад хэцүү ийм олон янзын одоо хэлбэрүүд бий болоод явчлаа. Энийг бид бас зөв ойлгоход хэцүү ийм нөхцөл байдал тунд байна. Тэгэхээр энийг зайлшгүй авч үзэх хэрэгтэй гэж. За мөн Евразийн түншлэлийн сорилтууд буюу Монгол улс гэж. За энэ ялангуяа Евразид болж байгаа түншлэлийн ямар хэлбэрүүд бий болж байна вэ гэдэг ийм асуудал дээр анхаарал хандуулсан юм бэлтгэл байлаа. За мөн Евразийн эдийн засгийн аюулгүй байдлын орчин энэ одоо нөлөөлөл юу байх вэ гэдэг ийм. За энэ манай гадаад эдийн засгч гүлгөө. За Ахмад дипломатч маань бидний сайхан ярьж өглөө. Өөрөөр хэлбэл одоо Евраз бол за сүүлийн үеийн геополитикийн одоо харилцаа энэ өөрчлөлтүүд бол суур ойлголтууд бол эдийн засгийн хамтын ажиллагаа байгаа да. За эдийн засгийн одоо үр ашгийг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэг ийм том үйл явц өрнөж байна гэж. За дараа нь бол бас бид Монгол болон бүгдээр гарчсан Солонгос ард улсын харилцаа Евразийн аюулгүй байдлын орчинд ямар хөө сонирхолтой юм дүр төрхийг бий болгож байна гэдгийг бас үндсэн илтгэл тавилахыг чамаасан. За энэ дээр манай бүгдээр гарчсан Солонгос ард улсад одоо зэрэг хамгаалсан тэнд одоо байнга судалгаа хийдэг юм зэрэг дарам гэж дэсийн багш маань тавьсан байгаа. Энэ дээр бас уян зөвхт одоо судлаач маань хамтран тавьсан байгаа тийм ээ. За мөн миний би бас өөрөө илтгэл тавьсан. Евразид дахь зүүн хойд Азийн хүчин зүйл ялангуяа сүүлийн үед өрнөж байгаа Хятад Японы харилцааны асуудлыг хөндсөн. За энийг би өөрөө бол энэ Хятад Японы асуудал маань өөрөө бас энэ Евразид өрнөж байгаа нэг одоо өөрчлөлтийн нэг одоо нэгэн хэсгийн одоо илрэл болж харагдаж байгаа зүйл юм аа гэж ингэж үзэж байгаа. За ерөнхийд нь бол одоо Евразийн одоо энэ өөрчлөлт бол 1990-ад оноос 2 туйлт ертөнц байхгүй болоод эндээс хойшоо маш олон ухтур нөхцлүүд бүрдэж явсаар байгаад за 2000-ад оноос ингээд маш хэрчтэй энэ үйл явц бол ил харагдаж эхэллээ гэж ингэж. За ялангуяа энэ Украин Оросын мөргөлдөөн дайнаас болж энэ бол бүр илүү одоо Евразид болж байгаа үйл явдлууд их тодорхой болж ирж байна гэж. Тэрнийхээ одоо дагуу Монгол улс бас их олон зүйлийг бодож тооцоолж ухаалаг байж бэлтгэлтэй байх гэдэг ийм сорилтууд бид талгарч байна гэдэг. За тэгээд бид нар бас энэ хурлынхаа сүүлд панел хилцүүл өрнүүлсэн. За энэ бол Евразийн аюулгүй байдлын дэг журмын ирээдүй гэж энэ илтгэлүүд дээрээ тулгуурлаад одоо нэгтгэн зангидахаас гадна
ер нь ойрын ирээдүйд Монголтой хамаарлалтаар бид Евразийг яаж харах ёстой вэ гэдэг юм дээр хэлцүүлэг өрнүүллээ. За хоёрт нь бол Монгол улсын стратегийн сонголт буюу ирээдүйн төлөв гэдэг юм панел хэлцүүлэг өрнүүлсэн. Энэ дээр бол илүү Монгол руугаа ач холбогдол өгч Монголын одоо хүчин зүйлийг тодтогч тэн дотроо Монгол энэ Евраз дотор ямар хүчин зүйлээрээ илүү одоо байр суурьтай байх боломжтой бай. Жишээлбэл одоо хүрээлэн боочны асуудал тий. За мөн одоо далаад гарцх орнуудын асуудал. За энэ иймэрхүү одоо сэдвүүдийг хүндсэн юм сэдвийг яринга бид бас Монголынхоо хүчин зүйлийг бол ихтлээ. За үнэхээр одоо өдөржин болсон хурал нэлээд одоо өмнөхүүдээс сэдвийн хувьд ч их өргөн даацтай байлаа. За энэ өргөн даацтай энэ системийн өөрчлөлтийг бид хэрхэн яаж одоо харах уу гэдэг юм хэлэлцсэн юм хурал байлаа гэж ингэж хэлж болох юм. Баярлалаа. За тэгээд би энэ дээр бас нэг хамтарч одоо ажилласан хүмүүсийнхаа бас ганц хоёр зүйлийг зохиж хэлье гэж бодож байна. Жишээлбэл улсын хурлын аюулгүй байдал байнгын хорооны дарга Тэмүүлэн маань энийг маш их сайн дэмжсэн. Энэ хурал бол ер нь бол судлаачдын илүү их прагматик ийм судалгааны ажлуудыг авч хэлсэн хилцүүлгүүд ялангуяа шийдвэр гаргагчтай хамт нэлээд одоо явж явах хэрэгтэй гэдэгтэй ийм утгаар дэмжсэн. Тэгээд Тэмүүлэн өөрөө өөрийнх нь хэлсэн үгнүүд байна л да. Нээлтэн дээр хэлсэн үгнүүд. Тэгээд бас дараа нь өөрөө энэ хуралд бүтэн оролцоод ингээд дүгнэж хэлсэн үгэн дотор бол их чухал зүйлүүд бол байсан. За энэ дотор бол юу вэ гэхээр Евраз бол их чухал төв боллоо. Евразыг бид бүхэлд нь харахгүй бол одоо болохгүй болчлоо. Шинэ Евразийн ойлголтууд бодиттой гараад ирлээ гэдэг нэг юм санаа хэлж ирсэн. За энэ дотор одоо эдийн засгийн одоо өрсөлдөөн бол маш их хүчтэй явж байна. Энэ дотроо хятад руу чиглэсэн ийм одоо том гүрнүүдийн бодлогод маш их одоо хүч авч байна. Энэ бол мэдээж хятадтай одоо сөргөлдөөний байдлыг үүсгэж байгаа ч гэсэн Монгол энэ дотор яах вэ гэдэг юм хятадын одоо хөрш ийм жижиг улсын хувьд бол бид энийг их анхаарах хэрэгтэй гэдэг нөлөөллийн асуудлыг бид хэрхэн яаж шийдэх вэ гэдэг ийм зүйлийг бол онцолж ирсэн. За ингээд гадаад бодлогын үзэл баримтлалыг бол бид бас эргэж харах хэрэгтэй. Энэ дотор нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөжлөө. Бидний 90-ад оны үед анхны одоо үзэл бодлоо боловсруулж явах үед дараа нь 2010 онд хийж явах үед бол энэ байдал өөр өссөн юм а. Тэгэхээр бид бол энийг эргэж харах хэрэгтэй гэдэг нэг юм санаанууд их чухалчлаа. Тэгээд энэ тал руу чиглүүлсэн судлаачдын одоо судалгааны ажлыг бас их дэмжинэ гэдэг юм санаа хэллээ гэдэг. Үнэхээр одоо судлаачдыг бас баярлуулахаар юм одоо зүйл хэлсэн байгаа. Тэгээ манай бодлого гаргагчид маань энэ тал руу бас их анхаарал хандуулж байгаа юм байна. Бас их бодиттойгоор ийм сорилтууд их байгаа юм байна гэдэг юм зүтгэлтэй болсон. За гадаад хэргийн сайд Батцэг маань бас өөрөө гадаадд Италид одоо ажиллаар явж байсан. Гэхдээ бас бидэнд мэдлэгээ ирүүлсэн. Энэ үгэн дотор ганцхан зүйлийг бид өөртөө. Ер нь бол гадаад бодлого, дотоод бодлого бол их уялдаатай. Тэгээд ялангуяа Монгол шиг ийм улсын хувьд бол гадаад бодлого бол чин дарддаг юм аа. Тэгэхээр бид гадаад бодлогоо хэрэгжүүлэхийн тулд мэдээж одоо нэг цонхны ийм нэгдсэн үзэл бодолтой байхаас гадна бид гадаад улсуудтайгаа харьцахдаа маш их одоо ухаалгаар одоо тийм болгоомжтой хандах хэрэгтэй тийм. Дур дураараа одоо энэ тэнд очиод ингээд одоо үндэсгүй шинжлэх ухааны нотлогоогүй юм зүйлүүдийг ярьж болохгүй. Тэгэхээр энэ зүйл дээр бид их одоо юу гэдгийг Монголынхоо их ашигт одоо хэрвээ нэгдэж чадах юм бол бид бол энэ зүйл гарахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйл дээр анхаарах хэрэгтэй шүү. Судлаачд гэдэг юм санааг бас хэллээ. За улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга за манай эмгийн мо төгсөгчдийн одоо холбооны ерөнхийлөгч одоо Цогтбаатар бас оролцсон энэ дээр мэдлэгээ хэлсэн. За энэ хүний хэлж байгаа гол санаа бол ерөөсөө аюулгүй байдлын энэ одоо олон улсын харилцааны байдал бол ерөөсөө супер ийм прагматик шинжтэй болчлоо. Бид үнэхээр одоо өөрийнхөө бодит байдлыг өөрийнхөө одоо үндэсний эрх ашигыг бодож л альва зүйл хандахгүй болохоо ажиллаа. Ямар нэгэн одоо мэдээж онл янз бүрийн прагматик зүйлийг судлахаас гадна илүү их бид өөрсдрүүгөө чиглэж ингэж ач холбогдлохгүй бол нэлээд одоо тийм өрсөлдөөнтэй илүү их одоо юу гэдгийг хүч хэрэглэсэн ийм одоо хорвоо ертөнц болж шүү. Энэ геополитикийн хүчний тэнцвэр бол өөрчлөгдөөд энэний хуваарлтууд явагдаж шүү. Энд бид одоо хэрхэн тисч болтох вэ гэдэг юм зүйлийг бол анхаарах хэрэгтэй шүү гэдэг юм санаанууд хэллээ. Тэгэхээр энэ бол бас энэ хурлын ач холбогдлыг хилээд дээрээс нь манай бодлого гаргагчдын хүсэж байгаа бодож байгаа санааг бас бидэрт ойлгуулад за энэ тал дээр бид одоо нэгдсэн байдлаар хөгжицгөөё. Явцгаая гэдэг санааг хэллээ л гэж бодож байна. Ач холбогдлыг сайхан дүгнж өгсөн гэж ойлгож байгаа. За тэгэхээр энэ дотроо бас нэг зүйлийг бас энэ дайчранд одоо манай үндсэн илтгэгчээр оролцсон шүү дээ одоо та тийм. Тэгэхээр энэ дээр бас бид мэдээж одоо ол практикийг хослуулангаа яаж энэ
том төв зурган дээр одоо Евразид л одоо өрсөлдөө өрнөж штэ. Евраз руу гаднаас одоо гадны одоо далайн гүрнүүд, гадны одоо энэ том гүрнүүд Евраз руу чиглүүлж бүх бодлогоо чиглүүлж гин гэж миний хувьд одоо харж байгаа. За энэ зүйлүүд бол энэ тэнд өрнөж байгаа энэ өрсөлдөө, сөргөлдөө, энэ одоо эдийн засгийн хорио бүх юмнаас бол энэ харагдаж байгаа. Гэтэл явж дотроо бас эндээс хамгаалт үүсгэхийн тулд Орос хятад гих мэтлэн энэ дээрээс нь дундын гүрнүүд бол хэрхэн яаж энэ одоо зүйлээс өөрсдийг хамгаалах вэ? Яаж одоо илүү доктортой энэ Евразийг бий болгох вэ гэдэг ийм маш олон оролдлогууд хийгдэж чинь санаачлалууд гарч ийн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид геополитикийн талаас хэрхэн ойлгох вэ гэдэг тал дээр бол бүрэн судлаач хөрж бас одоо илтгэл хийсэн. Маш сонирхолтой илтгэл болсон. Маш их олон асуудлууд гарсан шүү дээ. Энэ дээр та нэг товчхон нэг ямар санаа хэлэх гэсэн юм бэ гэдэг нь. За товчхон хэлээ. За баярлалаа. За би танай хуралд одоо өргөдөж оролцоо. Тэгээд олон улсын аюулгүй байдлын өнөөгийн орчин ба дэлхийн геополитикийн өөрчлөлт гэдэг ийм сэдвийг надад өгсөн. Гэхдээ би итгэлээ бол Евразийн одоо Евраз төвд энэ сүүлийн одоо 30 гаруй жилд болж өрнөж байгаа энэ дэлхийн их гүрнүүдийн сөргөлдөөний тухай тийм агуулгаар илтгэлээ тавьсан. Тэгэхээр та сая бас дурдлаа. Евраз гэдэг энэ их хавтгай дээр үе үеийн одоо аль ч цаг үед их гүрнүүдийн сөргөлдөөн үргэлжилж ирсэн юм түүхтэй. Өнөөдөр ч гэсэн яг л тэр дагууд болж байна. Үйл ажил тэгж өрнөж байна. Тэгэхээр би 90 оноос хойш одоо манад арчилсан овсгол одоо яасан гэдэг одоо арчил зөвлөлт холбоод ус задарсан тэр цагаас хойш Евразд болсон одоо геополитикийн гол үйл явдлуудыг одоо тоомлож ярьсан. Тэгээ өнөөдөр одоо бид нэг гэж байгаа Украины дайн өрнөд одоо 4 дахь жилдээ болоод явж байна. Тэгэхээр энэ хүртэлх ерөнхий тэр одоо их гүрнүүдийн хоорондын Евраз дэх сөргөлдөөнийг тоомлож ярьсан. Тэгэхээр одоо аюулгүй байдал гэдэг маань одоо их нарийн юм далд, нууцлаг тийм шинжтэй ийм шинжлэх ухаан. Одоо шинжлэх ухаан их бодит шинжтэй тийм ээ. Их гүрнүүдийн шууд сөргөлдөөн. Тэгээд бие биенээсээ нууцаар далдуур хоорондоо өрсөлдөж байдаг ийм зүйл учраас энэ стратеги өрсөлдөөн гэдэг зүйл учраас энэ талыг судалдаг шинжлэх ухаан нь өөрөө бас тийм онцлогтой. Одоо олон улсын харилцаа судлал гэдэг их өргөөн IR гэж International Relations гэдэг энэ судлагтхан гэдэг маань маш олон зүйлийг агаардаг. За тэрэн дотор аюулгүй байдал, тэрэн дотор стратегийн зэрэг стратегийн чиглэл гэдэг бол тийм одоо онцлог, тийм нууцлаг, тийм шинжтэй. Яг тэгэхээр их гүрний стратеги нөгөө эсрэг их гүрнийхээ одоо эсрэг явуулж байгаа тэр бодлого гэдэг чинь нууц байдаг. За тэр бүхэн одоо шууд илрээд ингэж яваад байдаг. Тэрний судалж байгаа энэ шинжлэх ухаан маань бас өөрөө одоо далд хэлбэрээр явагддаг ийм онцлогтой. Тэгээ манад ихэд одоо стратегийн чиглэлээр одоо хичээл заадаг ихтэй сургууль тийм алга. Үндэсний Батламол их сургууль. Бүр нарийнс гэж дагнаж тийм ээ. Үндэсний Батламол их сургуульд бол жишээлбэл цэргийн тактик онолын юм заах нь цэргийн урлаг талын юм яг их гүрнүүдийн стратеги гэдэг байхгүй. Их сургууль гэсэн та мэдэн тийм ээ. Ерөнхий онлын юмнууд л ингэж явж байгаа. Тэгэхээр энэ их гүрнүүдийн өнөөдөр ингэ ширвүсээд тэгээд одоо халуун дайн, хөтөн дайн, бусад энэ олон хэлбэрээр явж байгаа энэ юмыг судлахад тэр бид нар одоо өөрсдөө тэр одоо судлах чадвараа хөгжүүлэх шаардлага үнэхээр байгаад байна. За энийг нэгдүгээр дурдмаар байна. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсад энэ чиглэлээр заадаг сургууль гэхээр зэрэг ерөнхийдөө бас жамтаа алдах шинжтэй. Цөөхөн хэдэн сургууль. Англид ч мөн ялгаагүй. Тийм учраас манай одоо гадаад бэлтгэдээд ирж байгаа мэрэгчлэнүүдийн дотор энэ чиглэлээр бэлтгэгдсэн хүмүүс бол үндсэндээ алга. Тэгэхээр бид энэ чиглэлдээ анхаарах ёстой гэсэн үг. За тэгээд тэр утгаараа энэ одоо Монгол улсын гадаад бодлогын стратегийг одоо бодож боловсруулж байдаг хамгийн дээд байгууллага улсын хурлын гадаад бодлогын байнгын хороо, олон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо та бүхэндээ судлаачтай хамтраад энэ ажлыг хийж байна гэдэг бол маш чухал юм аа. За миний итгэлийн агуулга бол үндсэндээ геополитикийн үүднээс нь стратегийн үүднээс Евразид болсон одоо их гүрнүүдийн сөргөлдөөний тухай ярьсан. Англо-саксон буюу Америк, Англи одоо голсон одоо өнөөдрийн дэлхийн жанжлагч гүрэн Америкийн
Евраз руу чиглэсэн стратеги юу байваа гэхээр зэрэг нэгдүгээрт Орос, хоёрдугаарт Хятад руу чиглэсэн стратеги байсан. Байж ирлээ. Өнөөдөр ч яг тэр чиглэлээр л өрнөж байна. Оростой халуун дайнтай 4 жил. Бүх хүчээ, бүх мөнгөө тийшээ хаяад байлдаж байна тийм ээ. Баруун гэдэг ертөнц тэр чигээр. За нөгөө талд Америкийн нэгдсэн улсын гол өрсөлдөгч нь Хятад болж ирсэн. 2016 онд Трамп гарч ирэл 17 оноос ерөөсөө манай одоо нэг номерын өрсөлдөгч, нэг номерын ажилтан дотор одоо байсан гэж хэлэх. Энэ гол одоо potential enemy гэдэг одоо потенциалны дайсан бол Хятад юм аа гэж зарлаад одоо бидний мэдгчлэн худалдааны дайн, технологийн дайн, тарифын дайн гэдэг өөрлөж байна тийм ээ. За ингээд аваад үзэхээр шүү дээ. Ерөнхийдөө Орос руу чиглэсэн англосаксоны сөргөлдөөн бол маш хүчтэй байсан. За бид нар мэднэ өнгөт тусгалууд, өнгөт тусгал одоо Украиныг оролцуулаад 4-5 ус. Энэ маань Оросын эсрэг чиглэсэн Оросыг ерөнхийдөө тойрж бүслэх маягтайгаар явагдсан юм зүйл. Америкийн нэгдсэн улсын шууд санхүүжилттэйгээр. За энэ Оросын дотоод ч гэсэн өнгөт тусгалыг явуулах тийм орлогууд байсан. За энэ стратеги нь одоо амжилттай хэрэгж чадаагүй. За тэр тухай би товч дурдсан. За тэрнийг сөрж хариу арга хэмжээг Оросын тал бол амжилттай авч чадсан. За тэрний урд талд нь одоо бидний сайн мэдгч Ходорковский энтергээд том олигархууд дотроос нь одоо Оросын тэр байгалийн баялаг байгалийн баялагийг барууны мэдэлд өгөх гэсэн тийм орлого байсныг 2000 онд одоо Путин гарч ирээд 2000-аад оны ихэр тэр асуудлыг зохицуулж чадсан байна тийм ээ. За энэ бол дотоод орж ирсэн одоо өрсөлдөөнийг, их гүрний өрсөлдөөнийг дарсан байна. Дараа нь тэр өнгөт тусгал. За дараа нь бас 2000 оноос эхэлсэн нэг том сөргөлдөөний чиглэл бол Америкийн нэгдсэн улсын терроризмтай хийхтэй буюу Афганистан руу чиглэсэн дайн байсан. Тэр дайны одоо хүрээнд Төв Азид Америкийн нэгдсэн улс өөрийнхөө цэргийн баазыг 2-3 цэргийн бааз байгуулад тэнд одоо өөрийн орон зайг тэлж гисэн. За үүнийг ерөнхийдөө одоо ягч терроризмын эсрэг дайн ганц зорилготой биш юм байна. Одоо Төв Азид нөлөөгөө тэлгэсэн ийм стратеги давхар яваа юм байна гэдэг одоо их гүрнүүд нь одоо Оросын тал, Хятадын тал ойлгоод үүний эсрэг арга хэмжээнүүдийг авч ирсэн. За энэ тухайд дурдсан байна. За тэгээд 2010 он орчимд үндсэндээ Америк нэгдсэн улс Евраз одоо Төв Азиас гараад авсан. За юуны тухай бас дурдсан? Араби хаврын тухай. За тэгээд бусад ойролт орнууд бол явуулсан дайнуудын тухай энэ. Тэгээд ингэхээр зэрэг сүүлийн одоо ялангуяа 2000 оноос хойш бол ер нь 90 оноос хойш л доо Евразид руу чиглэсэн Америк нэгдсэн улсын нөлөөллөд хэлэх бодлого маш хүчтэй явж ирлээ. Тэгээд одоо үндсэндээ халуун дайн өрнөд явж байна. Тэгээд Америк нэгдсэн улсын хувьд Евразийн энэ 3 бүсэд хуваагаад одоо хяналтаа тавьж ирсэн юм түүхтэй. Тэр тухайд дурдсан. За нэгдүгээрт хамгийн чухал бүс нь бол Европ. Баруун Европ тийм. За баруун Европыг НАТО гэдэг цэргийн эвслэр хянаж байна. Ойролт орнууд байна. Ойролт орнууд бол одоо газрын тосны гол нийлүүлэгч тийм ээ. Газрын тосны дэлхийн газрын тосны үнийг тэнд шийдэж байна. Ханган нийлүүлэлтийг шийдэж байна. Хоёр дахь гол бүс нь ойролт орнууд байсан. За гурав дахь нь зүүн Аз. Зүүн Аз бид багтана л да. Бид бол Зүүн Азийн тэр одоо сөрөлдөөнд одоо манай түүх болтын толботой. За одоо сүүлийн үед юу болж байгаа нөхөр зэрэг нэгдүгээрт Европ байсан бол Америк нэгдсэн улсын хувьд нэгдүгээрт Аз болж хөрч байгаа. Энэ эренбүүд нь өөрчлөгдөж байгаа. Нэгдүгээрт Аз руу чиглэж байна. Энд бол Хятадын одоо хүчрэгжилттэй холбоотой. За энэ тухай ингээд тайлбарлаад одоо ерөнхийдөө юу болж өнгөрөв энэ зүйл 30 гаруй жил гэдгийг одоо тайлбарсан ийм ихтгэл байлаа. Тэгээд цаашдаа юу өрнөх үү гэдгийг бодоход энэ одоо ерөнхийн логик маань одоо аль ч одоо асуудлыг авч хэлсэн энэ ерөнхий энэ стратегийн үндсэн логик нь одоо суур болох хэрэгтэй юм аа гэдэг утгаараа
ийм агуулгаар илтгэл тавьсан. За тэгээд илтгэл тавьсанд маш их баярлалаа. Их гоё одоо суур болсон юм байсан. Тэгээд бид нар үнэхээр геополитикийн асуудлыг бас бүрэн дүүрэн ойлгоход одоо суралцж эхэлж байгаа юм төвшөнд байгаа учраас үнэхээр бас одоо дур зоргоор таамаглаж ярихад бас хүндрэлтэй. Гэхдээ одоо таны ярьж байгаа ийм зүйлүүдээс харахаар бол маш их тийм ойлгомжтой болж ирж байгаа. Тэгээд сүүлийн үед ч гэсэн одоо бид нөгөө чөлөөтэй гадны одоо эрдэмтдийн юмыг их сайхан сонсдог улс учраас бид бол их хурдтай суралцж чинь гэж ойлгож байгаа. Тэгэхээр Евра Аз ягаад чухал вэ гэдэг би дахиад нэг ганц хоёр үгээр эргээд хэлье гэж бодож байна. Сая бол таны хэлсэн шиг одоо би бол бас тийм бодолтой. Ер нь бол бүх тэнхлэгийн тэр хүчний энэ одоо массууд бол Европ байснаа, ойрхон орнууд байснаа Аз руу шилжлээ тий. За Азад бол том гүрнүүд маань хамааралтай одоо хүчний тэнцвэр энд яригдж байна. За өнөөдөр миний хувийн зүгээс бол жишээлбэл Японы энэ харилцаа юу болох вэ гэдэг юм те. Тэгэхээр энэ утгаараа бас зүүн Аз руу шилжсэн гэдэг утгаараа их сонирхолтой санагдаж байгаа. Тэгээд энэ Евра Аз маань өөрөө яагаад ийм масс ийм том ийм хүчний тэнцвэрүүд энд өрнөд байна вэ гэхээр одоо бүхэл талаас нь харахаар ерөөсө хамгийн том ийм хүчний төв болчиход байгаа. Дэлхийн хүн амын 70% байж байна энэ дээр. За дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 65% яг энд одоо боогдож байна. За эрчим хүчний нөөцийн 75% тий. За ихэнх одоо сүмийн одоо гүрнүүд бол энд байрлаж байна. За Евразийг холбосон гол худалдааны замууд. За сүүлийн үеийн одоо нэг бүс нэг зам гэдэг хятадын санаачлах хүртэл одоо энэтэй бас л давцаад явж байгаа гэсэн үг тийм ээ. Ерөнхийдөө Евразийг холбох одоо сүлжээнүүд бол энд олон хэлбэрээр хийгдэж байна. За 21-р зууны одоо гол талбар геополитикийн гол талбар гэдэг нь бол ойлгомжтой боллоо. Сая таны хэлдэг шиг Евразь руу чиглэсэн ийм хүчний тэнцвэрийн ийм одоо өөрчлөлтийн төлөв өрсөлдөд өрнөж байгаа учраас энд бол ойрын хугацаанд аюул, эрсдэл, за бас боломжууд бол зэрэгцээд байх нэ гэж. Энийг бид яаж одоо харах вэ гэдгээс их хамаарх нэ гэж. За энэ дээр бас нөгөө геополитиктэй ч нөгөө гол одоо зангилаа төвд гэж байдаг шүү дээ тийм. Одоо чок point гэж байдаг шүү дээ тийм. Тэр чок point-ууд дээр бол жишээлбэл хин одоо тэр чок point-уудыг эзэмших вэ гэдэг дээр бас одоо жишээлбэл өнөөдөр хүртэл Америкч яг тэр өөрсдийнхөө одоо геополитик стратегийн зарчмаар чок point-уудыг ерөнхийдөө бол ихэнх нь эзэмшиж байгаа шүү дээ нөлөөллөд тогтоодсон. Ялангуяа энэ Евра Азтай холбогдож байгаа чок point-ууд дээр одоо өөрийнхөө нөлөөг алдахгүй байхын төлөө маш их одоо тэмцэж байна л да. Би бол тэгж ойлгож байгаа. Тэгээ энэ нь бас одоо Евра Азийн хувьд бол Орос хятадын хүчин зүйлэнд хэрхэн яаж нөлөөлөх үү гэдэг юм бол нэлээд том юм болох юм шиг байна. Тэгэхээр энийг тойроод бас үйл явдлууд өрнөх болов уу гэж ингэж харж байгаа. За одоо цаашаа ганц хоёр би илтгэгч нарынхаа юмыг зүгээр одоо цаг бас хязгаартай байгаа учраас маш товч. Би нэг юм товч хэлье. Миний илтгэл бол үндсэндээ англо-саксоны стратегийн гол цөмийг тайлбарлаад Евразь руу чиглэсэн байдаг. Тэнд ер нь ямар хуу маягаар хяналтаа тавьж нөлөөлөлт хийж байдаг вэ гэдгийг тайлбарласан. Гэхдээ тэр одоо гол логикийг тайлбарласан нэг ийм ном гарсан байна. Энэ Инх тайвны газар зүй гэж. За энэ номыг одоо манай ерөнхий сайд Зандан шатрын орчуулсан. За манай судалгааны хүрээлэн энэ номыг эрхлэн хэвлүүлсэн юм аа. За ерөнхий сайд Зандан шатар бол бас одоо гадаад хэргийн сайд байсан хүн. За энэ аюулгүй байдал гадаад одоо стратегийн чиглэлээр судалгаа хийдэг. Станфорд одоо хэдэн жил сууж байхдаа энэ чиглэлээр судалгаа хийж ирсэн юм байна. Энэ номыг орчуулж байгаад орхицсон гэдэг ингээд дутуу байна. Энийг гүйцээе гэдэг ингээд бит хоёр нэг удаа таарлаад энийг номыг орчуулаад гаргасан. Тэгэхээр энэ бол англо-саксоны одоо стратегийн үндсэн цөмийг тайлбарсан ном. Одоо гадаа худалдаанд байгаа. Манайхаа уншаараа энэ тэрний геополитикийн үүднээс нь тайлбарсан. Тэр энэ зэргийн энэ стратеги гэдэг юм бол өөрчлөлтөд байдаггүй. Гол цөм. Тэгэхээр манай үзэгчид энэ номыг одоо сонирхол авч уншаарай гэж. Машинд бас бяцхан тайлбар хийж. Манай оюутнууд их гоё гарын авлага болж гол нь яг оюутнууд мэдээж хэрэг. Тэрнээс судлаачид, тэрнээс бодлого зохиогчид одоо аль болох л одоо өндөр түвшний хүмүүс уншуул зохилттой ном. Одоо уншихад их хялбар аль болох л одоо би өөрөө редакторлсан. Аль болох л одоо хялбар ойлгомжтой байх утсаар одоо үгийн сонголт хийж орчуулсан. Ойлгоход үг нь хялбар тем лог
одоо ном байгаа. Энэ дээр бол яг одоо өнөөдөр хэрэгжиж байгаа Америкийн нэгдсэн улсын стратегийн гол суурийг тавьсан, тайлбарласан ном. За тэгээд итгэгч нарынхаа итгэлийг нэг товчхон гол одоо сонирхол татсан поинтуудыг нэг хэлээд явъя гэж бодож байна. За та бол сая өөрийнхөө итгэлийг ярьсан учраас тийм ээ. За дараагийн ихтгэл маань стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Мэндэ, доктор Мэндэ. За мөн аюулгүй байдлын төвийн одоо эрхлэгч соёл гэрэл маань хамтраад цаах ихтгэл бичсэн. За энэ бол Евразийн одоо геополитик аюулгүй байдлын шинэ орчин ба Монгол улс гэдэг. Тэгэхээр энэ дээр зүгээр би 2-3 хаан үгээр л одоо гол онцлог юм хэлье гэж бодож байна. Ингээд өргөн хүрээнд ярих бас нэлийн цаг явах учраас дараа нь хэрвээ цаг олдвол бас тодорхой сэдвээр ярьж болох ба. Ер нь бол Евраз бол их гол төв болчлоо. За гэхдээ энэ дотор бол мэдээж Орос хятад гэсэн ийм том хүчин зүйл байхаас гадна дундын ийм гүрнүүд маш хүчтэй, амбицтай одоо ажиллаж байна, идэвхтэй ажиллаж байна тийм. За энэ дотор жишээлбэл Европын холбоо. За энэ бол яг хуучин нэлээд нөлөөлөлтөй байсан холбоо. За мөн энэтхэг Турк гэдэг ингэ байж байна тийм. За энэ одоо энэ гих мэт улсууд бол энэ шин геополитикийн хүчний тэнцвэрт байр суурь олох гэж өөр өөрсдийнхөө хэмжээнд одоо нэлээд идэвхтэй ажиллаж байна гэж. За түүнээс гадна одоо мэдээж одоо исламын ертөнц байна. За ойрхот орнууд хуучнараа байж. За Төв Азийн одоо бүс нутгийг нэлээд онцлсан юм ихтгэл байсан. Төв Аз бол мэдээж одоо 90-ад оноос хойш 2000 оноос хойш маш олон юм хүчний сонирхлууд бий болоод за барууны одоо Америкийн одоо сонирхолч гэсэн Төв Азад нэлээд орж ирэх юм хандлагатай болсон. Гэтэл сүүлийн үеийн Евразийн одоо Оросын хятадын явуулж байгаа бодлогын үр дүнд бол нэлээд одоо барууны энэ нөлөөллөөс болгоомжлох гэдэг юм байр суурьтай болоод хувирч явах жишээтэй Төв Аз бол тийм ээ. Аль болохоор Төв Аз 5 улс маань өөрсдөө нэгдэж өөрийн гэсэн онцлогтой соёл, энэ эдийн засаг, энэ сүлжээнийхээ давуу талыг ашиглах гэдэг ийм сонирхолтой зүйлүүд явагдаж байна гэж ингэж. За мэдээ цаашлаад Зөв Хойд Аз руу яваад ирэхээр Солонгос ч юм уу. За Япон бол угаасаа байр суурьтай байсан. Энэ цаашдаа яах вэ гэдэг нь одоо бид харж ажиллах ийм асуудал байна. За Өмнө Солонгосын бас байр суурь бас их идэвхтэй ажиллаж байна гэдэг ийм зүйлүүдийг онцолсон юм зүйл байлаа. За мөн Евразийн бүс нутагт байж байгаа хамтын одоо ажиллагааны ийм бүтцүүд, бүс нутгийн байгууллагуудыг нэлээд тодорхой хэллээ. За Евразийн за батлан хамгаалах аюулгүй байдалтай холбоотой хамтын ажиллагааны байгууллагууд, за Ишхаб байж Шанхай хамтын ажиллагааны байгууллагууд, за Евразийн эдийн засгийн холбоо гэх мэтлэн ийм том сүлжээнүүд бий бол аль хэдийн одоо бэхжээд явж байна, хүч авч байна гэдэг ийм зүйлийг хэллээ. За мөн нэг сонирхолтой зүйл бол за сценариуд. За ойрын үед энэ одоо хүчний тэнцвэрээс хамаарат ямархуу нөхцөл байдлууд үүсч болох вэ? Энэ дээр бас бид одоо олон хувилбараар бодох шаардлагатай гэж. Монголчууд бас хандсан их сайхан юм байсан. Мэдээж мэрэгжлийн хүмүүс бол дотроо бол нэлээд нарийн ярьж байгаа байх гэж тийм. За ойрын хугацаанд хэрвээ Евраз тогтвортой байх гэвэл тэнцвэртэй байх юм сценарий аягүй чухал байна. Энэ маань Монголд ч их ашигтай тийм. Орос хятад тэнцвэртэй байх, за баруунтай тэнцвэртэй байх. За мөн Монголын хувьд бол Орос хятадтай тэнцвэртэй байх гэдэг бүхий тэнцвэрүүдийн асуудлыг яригдж байгаа хаа гэж. Хэрвээ энэ одоо тэнцвэртэй байдал нэлээд одоо тогтвортой байх юм бол Монголын одоо бие даасан байдал бол нэлээд тогтвортой байна гэдэг ийм санааг бас гаргаж байна. За эсвэл хятад давмгаалсан ийм Евраз болчихвол яах вэ гэдэг ийм бас сценарийг гаргаж тавьж байна. Хэрвээ ингэх юм бол мэдээж одоо хятадын нэг бүс нэг замаас ахуулаад хэрэгжүүлж байгаа бүх одоо бүтцүүд бол нэлээд идэвхтэй одоо идэвхчин. За хятадын хамаарал бол нэлээд өснө гэж ингэж. За энэ тохиолдолд бол мэдээж бидний хувьд монголчуудын хувьд бол хятадын хамаарлаас аль болох яаж одоо өөрсдийнхөө бие даасан байдлыг хамгаалах вэ гэдэг ийм нэлээд том асуудал бол нэлээд чангах ийм одоо урьдчилсан таамаг бол гарч иж байна. За хэрвээ эргээд Орос маань өөрөө эргээд одоо хүчээ авбал яах вэ гэдэг ийм сэргүүл яах вэ гэдэг юм. За одоо Украины дайнаас бол бас нэлээд одоо асуудал болж байгаа бах. Гэхдээ эргээд одоо Орос хүчээ нэмэгдүүлвэл яах вэ гэдэг. За энэ бол эрчим хүчний аюулгүй байдлын ийм одоо байдал бол нэлээд гүнзгийрнэ гэж. Оросоос эрчим хүчний хамаарал нэлээд эрчимжнэ гэж ингэж үзэж байна. За түүнээс гадна Евразийн гадагш чиглэсэн тээврийн болон одоо худалдааны сувгууд нэлээд нээгдэх байх гэдэг ийм таамаглалууд гарч иж байгаа жишээтэй.
За Евраз хэрвээ хуваагдвал яах вэ гэдэг бас аргументуудыг гаргаж тавьсан. За хэрвээ тэгэх юм бол хориг одоо хямралын байдал нэлээд одоо хурцтаж хориг арга хэмжээнүүд нэлээд хүч авах хаа. Блокууд үүсэж магадгүй байд. Орос, Хятад дээрээс нь одоо Төв Аз, Европч гэдэг юм уу те. Гэтэ энэ бол нэлээд одоо мэдхгүй бас таамаг бол төвшүүлэхэд хэцүү. За энэ тохиолдолд хэрвээ одоо Монгол улс яах вэ? Одоо илүү одоо төвийг барьсан, илүү одоо өөрийнхөө бие даасан байдлыг хатгалах ийм л хандлагатай байх нь зөв болов уу гэдэг ийм сонирхолтой одоо юу гэдгийг бодит жишээнүүдийг татаж ийм одоо илтгэлүүд тавилаа гэж. Энэ бол монголчууд бас хандсан юм чухал зүйл болсон гэж. За дараагийн уламжлалт бус аюул ба Евраз гэсэн сэдвтэй ийм илтгэл байсан. За энэ дээр манай одоо үржин генерал маань за ялангуяа энэ системийн одоо судалгааг нэлээд гүнзгийрүүлж байгаа. За онцгой байдлын энэ одоо чиглэлээр аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг юм манай Ахмад ийм генерал байна. За энэ үржин генералын тавьсан илтгэл бол маш их сонирхолтой байсан. Юу сонирхолтой байсан бэ гэхээр энэ их гүрнүүдийн одоо арга барилал их хурдтай өөрчлөгдөж байгаа болохоос биш мөн чанар бол өөрчлөгдөөгүй тэ. Тийм учраас бид одоо суур ийм зүйлүүд онолууд энэ жишээнүүдээс маш их суралцах хэрэгтэй. За уламжлалт бус аюулгүй байдал гэдэг нэрээр маш их шинэ технологиуд нэвтэрч шинэ аргаар дайн өрнөж байна. Энэ утгаараа шинэ дайн одоо өрнөж байна гэж. Тэгэхээр бид бол энийг маш их одоо зөв богино хугацаанд суралцаж энд бид одоо бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг ийм санааг хэллээ. За өшөө бас нэг чухал зүйл бол ер нь бид системээр юмыг харахгүй байна тийм. Тодорхой асуудлуудыг яриад байх болохоос биш одоо системээр нь харж тодорхой асуудлуудын шийд гаргалгаа нь маш их дутмаг ажиллаж байна гэж. За энд мэдээж одоо мэдлэгийн чансааны асуудал яригдж байгаа бах. Нөгөө талаас бас хамтын ажиллагааны энэ одоо чанар бас бидэрт их хамааралтай бахаа гэж энийг бас их онцоллоо. За орчин үед ялангуяа аюулгүй байдал гэдэг маань маш их өргөн үргээ хамардаг болцсон. Маш их одоо нэгнтэйгээ хамааралтайгаа олон секторуудыг хамардаг болцсон учраас энд бид их анхаарах ёстой, системээр харах ёстой гэдэг ийм зүйлийг онцоллоо. За мөн хэрвээ Евразад Оросын одоо хүч улам суларчих бол бидэнд ямар нөлөө бий болж болох вэ гэдэг ийм асуултыг тавилаа. Энийг бол бид нар маш их бодох ёстой асуулт гэж бодож байна. Хэрвээ одоо бид өнөөдөр Орос, Хятад гэдэг хоёр гүрний дунд за энэ хоёр тэнцвэртэй байвал бид ямар ч гэсэн одоо доктортой байх юм байна гэдэг ийм ойлголтоор яваад байгаа. Гэтэл магадгүй Орос улам хүчин суларчвал яах вэ? Ямар нөхцөл байдалд бид шахагдах бол гэдэг ийм асуултыг бид тавилаа. Энэ бол бидний бас л их тооцоолох хэрэгтэй асуудал гэж ингэж бодлоо. За энэ бол их сонирхолтой юм илтгэл байлаа гэж. За дараа дараагийн илтгэлийг бас сонирхъя. За манай Гүлгөө сайдын илтгэл байсан. За Гүлгөө сайд маань бас нэлээд дээр манай эдийн засгийн сайд байсан баг тийм ээ. За Ахмад дипломат элчин сайд байсан тийм ээ. Ийм хүн байгаа. За Гүлгөө сайд маань өөрөө элчин сайд байхаас гадна төрийн албанд ажиллахаас гадна хувийн ийм одоо эдийн засгийн чиглэлээр хувийн секторт ажиллаж эдийн засгийн маш их судалгаа хийсэн юм байсан. За энэ бол одоо бид харагдчихсан л да. Ер нь Евразийн эдийн засгийн цар хүрээ бид одоо яаж харах юм бэ? За үнэхээр одоо Евраз гэдэг чинь одоо 92 улс багтсан тийм. Европт гэтэл 44 улс. Ойрхон орнууд гэтэл 17 улс тийм. Төв Аз гэтэл одоо 5 улс. Өмнөд Аз 8, Зүүн Аз 8, Зүүн Өмнөд Аз 13 гэл дэлхийн 5 том эдийн засгийн одоо ийм эдийн засаг төвлөрчихсөн ийм. За ялангуяа Евразд бол дэлхийн эдийн засгийн 50 гаруй хувь ногдож байгаа ийм том масс байна шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо эрсдэлч байна, өрсөлдөөнч байна. Одоо давуу талж байгаа гэж. За эндээс одоо цаашлаад Монгол маань өөрөө яах вэ? Ялангуяа энэ эдийн засгийн одоо өрсөлдөөн. За бүс дотор одоо Евраз доторх одоо бүс нутгуудын өрсөлдөөнөөс за дээрэс нь глобалитет гарч байгаа өөрчлөлтүүд бол ямар одоо үр дүн гаргаж болох вэ гэдэг ийм зүйлүүдийг илүү онцолж ярьлаа. За энэ дотор жишээлбэл олон ийм туйлтай төвтэй ийм одоо чиг хандлагууд бий болж байна. Энэ цаашдаа яах вэ? За мөн энэ дотроо бас олон туйлд эргэдэгш илүү арчилсан олон улсын тогтолцооны төлөөх тэмцлүүд өрнөж байна. Жишээлбэл энэ дотор БРИКС-ийн асуудлыг нэлээд хөндсөн байгаа тийм. БРИКС бол нөгөө цаад утгаараа бол одоо барууны энэ одоо нөлөөллийг одоо сулруулах ийм
сөрж байгаа юм тогтолцоо гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ БРИКС-ийн асуудлыг бас нэлээд тогтож ярьлаа. Нөгөө манад яриад байдаг ч олон улсын валютын сан те дэлхийн банк одоо гэдэг иймэрхүү одоо системийн эсрэг л одоо ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр ийм одоо том системүүдийн хооронд өрсөлдөө явагдаж байна. Тэгэхээр бид яах вэ гэж. За Монголын хувьд бол за бас нэг сонирхолтой зүйл нь Оросын одоогийн нөхцөл байдлыг бас нэлээд тодорхой ярьсан. За барууны Орос тавьж байгаа хоригууд за мөн дайны байдал одоо Оросд үнэхээр одоо тийм хүнд байдлыг үүсгэж гинүү яаж гинүү гэж те. За гэхдээ хүнд байдлууд мэдээж хоригт ороод хүнд байдлууд үүсэж байгаа ч гэсэн Орос бол дотоод өөрийгөө бие дааж эдийн засгийн хувьд авч явах гэдэг ийм хүч нэлээд байна гэж те. Тэгэхээр бид бол энд бас шихэн төөрөлдөж болохгүй маа те. Тэгэхээр Оросын эдийн засгийн одоо энэ хүчин зүйлүүд өөрсдөө ханган одоо нийлүүлдэг ийм системийг нь бид илүү их харах хэрэгтэй. Тэгэхээр энийг одоо ялангуяа эдийн засгийн холбоотой санаачлагуудыг бид их төлхөө харах хэрэгтэй. Энд бид ямар боломжтой оролцож болох уу гэдэг юм илүү их харавал зүгээр юм уу гэдэг ийм саналыг бас одоо дэвшүүллээ гэж ингэж харж байна. За тэгээ хамгийн эцэст нэг сонирхолтой. Гэхдээ явж бид нар Евроаз гэдэг одоо том улсуудын юмыг л яриад геополитик яриад байдаг. Бид гэж юм бэлээ гэдэг ийм асуултыг эцэст нь тавьсан. Монголчууд гэж бид гэж юм бэ? Монгол улс гэж юм бэ гэж. Тэгэхээр одоо мань үний одоо ишсэн тоонуудыг сонирхолтой л дэлхийн хүн амын 1000-ны одоо 48% эзэлж эдийн засгийн одоо 0.2%, экспортын 0.5%, төлж чадахгүй бол 100% гаднаас хамааралтай. Цахилгаан эрчим хүч 24% хамааралтай гэдэг. Экспортын 90% нь уул уурхай нүүрс зэс алт. Ерөөсөө бид бол юу одоо бие даасан байдал руугаа анхаарч ийнү гэдэг юм үнэхээр асуултад гарч иж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тэнцвэртэй байна гэдэг маань яг бодитоор юу хэлээд байгаа юм бэ те. Одоо Орос хятадын нөлөөнд тодорхой хэмжээнд байхыг хэлхээс гадна илүү бид бие даасан байдлаа яаж хангах юм бэ гэдэг юмыг илүү их одоо анхаарал хандуулахыг хүссэн юм сайхан илтгэл байлаа гэж. Тэгээд одоо юу гэдгийг улс орон болон өөрийнхөө эрх ашигын төлөө өрсөлдөж байхад бид одоо яах вэ? Бид одоо арчлалын юм улс болоод ямар эдийн засгийн хүчин чадвартай ямар улс болж тэсч үлдэх вэ гэдэг юм асуултыг тавьсан сайхан илтгэл байсан гэж ингэж бодож байна. За цаашлаад бас манай бүгдээ тарчсан Солонгос ард улстай холбоотой бас сайхан илтгэл тавигдсан. За энэ бол их сонирхолтой байсан. Арчсан бүгдээ тарчсан Солонгос ард улсын илтгэлийн талаар илтгэл бол ер нь их нэлттэй биш юм сэдв шүү дээ. Гэхдээ Монгол Солонгос арчсан Солонгосын хооронд бол их сайхан найрсаг юм харилцаа таслагдахгүй одоо хадгалагдаж ирсэн юм онцлогтой манай Монголын хувьд. Одоо хаанч явж исэн. За хойд Солонгосын асуудлаар хориг тавилаа. Одоо эдийн засгийн хориг тавилаа. Санкц үүслээ гэхэд л монголчууд бол тэнд одоо хойд солонгосчуудтай уулзаад гар бариад ингээд л сайхан явж идэг. За өнөөдөр ч гэсэн бид энэ одоо Евразийн тавцсан дээр зүүн хойд Азид энэ хоцмол байдал үүсэж байгаа тохиолдолд бид олон түнштэй байхыг зорж байгаа. Тэрний нэг нь бол бүгдээ ачилсан Солонгос ард улс гэж одоо үзэж байгаа байх гэж. За гэхдээ энийг бол бас хамаагүй ил яриад идэггүй. Энэ бол тодорхой дарамт чахалтаас болоод хамаагүй яриад идэггүй. За өнөөдөр нэг ихтгэл маань ийм ихтгэл байлаа. Манай шинжлэх ухааны технологийн сургуулийн нийгмийн хүмүүнлэгийн сургуулийн одоо доктор дэд профессор Сэр Дарам. За өнцөг судлаач хамтарч тавьсан ийм ихтгэл байлаа. Энэ хүний гол санаа бол бид одоо бүгдээ ачилсан Солонгос ард улстай байгуулж ирсэн хадгалахыг одоо хичээж ирсэн энэ харилцаагаа сулруулж болохгүй. Тэ? Бид өөрсдөө ямар ус вүлээ? За энэ арчилсан Солонгос маань өөрөө бас цөмийн зэвсэгтэй. Гэхдээ бид бол цөмийн зэвсэгтэй байхыг бол дэмжихгүй шүү дээ. Гэхдээ л энэ одоо харилцаагаа бид ерөөсөө сулруулж болохгүй шүү. Энэ бол их чухал шүү гэдэг ийм санааг дэвшүүллээ. Тэгэхээр ялангуяа одоо Евразийн хятад Оросын санаачилж байгаа энэ одоо хамтын ажиллагааны энэ зүйлүүд дээр бүгдээ ачилсан Солонгос ард улс бол маш их идэвхтэй оролцож байгаа юм байлээ. Том форумуд дээр маш их одоо идэвхтэй үг хэлж байгаа юм байлээ. За энэ хэлж байгаа үг нь бол хамтын ажиллагааг бид одоо хөгжүүлмээр байна. Энэ бэлэн байна. Тэрнээс биш одоо өөр тийм цэрэг зэвсгийн юмыг бол энэ дөрөв нь ярмааргүй байна гэдэг юмыг нэлээд сүүлийн үед бол идэвхтэй ярьж байгаа юм байна. За энийг сайхан одоо хэлцүүлсэн юм сайхан хэлтгэл байлаа гэж ингэж хэлбэ. Энэ одоо умард Солонгос улс одоо арчилсан Солонгос улс шүү дээ. Бид нэр умард хойд гэдэг нэг хэлээд баймааргүй байна. Арчилсан Солонгос улс өөрсдийг нь бүгдээ арчилсан Солонгос
ард ус. Энэ ус бол манай тусгаар тогтнолын хамгийн түрүүн хүлээн зөвшөөрсөн. Үндсэндээ зөвлөлтийн дараа манайхыг хүлээн зөвшөөрсөн. Манай одоо хамгийн эрхэм сайн анд нөхөр ийм ус шүү дээ. Бид нар энийг мартаж өгөөсөө болохгүй. Сүүлийн үед манай залуучууд энэ хүмүүс дотор бас одоо арчилсан биш ус одоо гэх тийм хандлага байх юм билээ. Ийм байж болохгүй. Арчилал тэр тогтолцооноос үл хамааран бидний энэ тусгаар тогтнолын төлөөх энэ хамтарч тэмцэж байсан бидний хүлээн зөвшөөрч байсан тэр анд нөхөр улсаа бид нар хизээж мартаж болохгүй. Тэр уг нь бол манайх бол тэр энэ улсын эсрэг тавьсан тэр 20 гэнэт бол одоо 100% нэгдэхгүй байх одоо уг нь хэрэгтэй юм байна. Тэр хүмүүлийн харилцаа, хүмүүлийн тусламж тийм юм аяг бид нар хийдгээр хийнэ. Яагаад гэвэл бид бол ингээд үндсэндээ цусгаар агнагдсан ийм одоо нөхөрлөл хамтын амжилттай ийм анд нөхөр улсаа гэдэг. Тэр Америкт, тэр Японд уг нь ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь одоо 2019 оны үед 20 одоо хүчтэй болох үед 18 оны үед манад байсан хэдэн цөөхөн ажилтныг одоо хамгийн төв хөөгөл гаргасан. Би Валентин устдаг Оросоор явтаар явж лээ. Энд бол бас одоо тодорхой тооны ажил хүчин одоо ч гэсэн байж л байна. Энэ хоригийн үед бол тэр тийм хэмжээнд үйл манайх гадаад бодлого явуулж чаддаг болох юм болмоор байна. Америкийн нэгдсэн улсын тэр нүүбийн хоригийг шүү дээ. Одоо ямар нэг байдлаар тэхэм зөөлрүүлээд тэрийг зохицуулж чаддаг. Тийм гадаад бодлого явуулах юм бол бид нар видаасан гадаад бодлоготой энэ өөрийн гэсэн бодолтой ус гэдэг ийм юмыг бол дэлхийд тавьсан хүлээн зөвшөөрөх юм. Зөвшөөрөх ёстой л доо. Тийм юмыг манай энэ гадаад бодлогын одоо хэрэгжүүлэгч нар гадаад бодлого боловсруулагч нар маань анхаараасаа ил шин сэтгэлээсээ өсөж. Тэгээ та их сая их гоё одоо зүйлийг их хөндлөө. Өөрийн гэсэн бодолтой улс байна гэдгийг ойлголоо гэж тийм. Ер нь бол би ч гэсэн бас тэгэж боддог л доо. Жижигдэхгүй, томдохгүй яг өөрийн бодолтой хүмүүсийг ялангуяа их гүрнүүд бол чадaltaй хүмүүс бол тоодог юм аа гэж тийм. Сая хараа. Тэгэхээр одоо хин нөгөө Орбан, Виктор Орбан Хангari, Унгарийн ерөнхий сайд бүр зорж очоод Трамптай уулзаад таны тавьсан энэ хоригт манай улс одоо багтаж болохгүй. Энэ улс манайх чи ийм улс юм аа гэж тийм. Оросоос бид нэр одоо эрчим хүчээ авахгүй бол энэ улс чинь улс болж оршин тогтоод хэцүү. Та энийг яаж одоо шийдэж өгөх юм бэ? За энийг та тэр хоригоос одоо салгаж хайрлаа гэд ойлгуулад тэгээ хүлээн зөвшөөрүүлээд ингээд хамтдаа хоёулаа хэвлийн багаар хийж илэн шүү дээ. Энэ бол одоо бие даасан бодолтой, бие даасан бодлоготой, бие даасан бодолтой удирдагч тийм ээ. Бие даасан бодлоготой ус болж одоо дэлхийн нийтлэлийг харуулж байгаа. Нэг сар тод жишээ. Тий. Манайх бол тэгэл нүүб гэдэнгүүт дагаад авхиадж болохгүй. Ойлгож байна тийм ээ. Бид бол ийм юм учиртай. Энэ ус манай улс хоёр ч ингээд Америкийн нэгдсэн ийм одоо анд нөхдүүдээ ингэ хамтдаа тэмцэж тусгаар тогтнол олж авсан юм аа. Ардчлал гэдэг үнэт зүйл байгаа. Тэр маань манай тусгаар тогтнолын дараа шүү дээ. Тийм үстэй. Тусгаар тогтнол явахын ардчлалтай бай гэж ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ нийтийн юм өөрийн бодолтой байна гэж альва асуудал тийм ээ. Тэгэхээр маш их гоё жишээ яг одоо сануулж хэллээ. Үнэхээр яг өөрийн бодолтой байгааг бид хэрхэн яаж одоо илэрхийлэх вэ гэдэг юм чи айгүй чухал байна шүү дээ. Энэ дээр мэдээж одоо мэдлэг туршлага бүхэл юм хэрэгтэй. Яг хэрэгтэй үед тэрийг гаргахын тулд бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш одоо гинт гарч ирээд ингээд явна гэж байхгүй. Тодорхой момент дээр, тодорхой зүйл дээр тэрийг илэрхийлэх гэдэг юм их чухал байна. Тэгээд энэ бол өөрийнхөө байх, өөрийнхөө мөн чанарыг ойлгох гэдэг бол энэ жижиг улсын нэг юм давуу тал юм аа. Хамаагүй шүү дээ. Зоригтой хэлээл. Зорилго нь байх хэрэгтэй. Тий, зорилго. Тий, зорилго. Одоо давуу тал нь яг одоо тэрийг хэрэгжүүлж чадвал давуу тал юм ээ. Чадахгүй бол одоо сул тал болоод ирэх юм ээ. Тий. Тэгэхээр сая бол Ардчилсан Солонгосын одоо энэ сэдэв бол бас ийм чухал сэдэв боллоо. Энэ Солонгосын хойг бол одоо Евразийн аюулгүй байдал маш чухал байр суурьтай. Тий. Одоогоор Зүүн Азид бол дайны гомд үүсээгүй байна. Босод хоёр одоо Европ хоёрт бол дайны гомд үүсчихэд шүү дээ. Зүүн Азид дайны гомд үүсэх вэ? Одоо тэрнээс хэрхэн сэргэмжлэх вэ?
сэргийлэх вэ гэдэг талаар Азийн улс орнууд бодож явах хэрэгтэй тийм ээ. Монгол улс ч гэсэн тийм ээ. Та одоо Японд тусалж байгаа юм тийм ээ. Японд дай үсч болчихгүй. Одоо умард солонгос дай өдөөж болчихгүй. Яг тэгэхээр бид тэгж бодох ёстой. Тэрнээс Америк тийм муухай гэж хэлж байгаа юм биш. Америкийн чинь бодлого нь угаасаа тийм баггүй. Бусад одоо бүс нутагт дайн үсээд одоо юмэн самуутай байж байвал өөрс тэднэрт ашигтай. Ашигтай. Ерөөсөө ийм одоо хатуу лог, харгас лог явдаг гэдэг бид нэр одоо аюулгүй байдлын судлаач нар ойлгох хэрэгтэй тийм ээ. За тэгээд цаг явж байгаа учраас одоо хамгийн сүүл би өөрийнхөө илтгэлийн тухай бас нэг товчхон гэж бодож байна. Тэгээд би бол энэ хурлыг одоо санаачилж зохион байгуулснаас гадна өөрөө бас өөрийнхөө судалгааны чиглэлээр илтгэл тавьсан. Тэгээд энэ маань Евразиа дахь зүүн хойд Азийн хүчин зүйл. За Японы харилцаанд шинэ хүйтэн үе гэдэг ийм сэдвтэй зүйл байлаа. Яг өнөөдөр бол Хят Японы харилцаа бол нэлээд хүйтэн ийм байдал руу орчлоо. Тэгээ энэ бол зөвхөн нэг ийм өнөөдөр нэг одоо хүний алдаатай үгнээс болоод гарсан ийм зүйл биш гэж би хувьдаа бодож байгаа. За энэ бол ер нь нөхцөл байдал бол нэлээд явсаар байгаа, дамжирсаар байгаа. Ингээд ийм байдал дээр хүрч байна. За нэг нэгэндээ бууж өгөхгүй, байр суурь алдахгүй ийм одоо тактикийг хоёр тал маань хэрэгжилж шүү дээ. Уг нь бол энэ одоо саяхны одоо Такайчи ерөнхий сайд Ши Цзиньпин даргын уулзалтын үеэр бол за тэрний өмнө бол маш их сайхан ийм зөөлөн урамсгал үүссэн байсан шүү дээ. Ер нь тэгж харагдсан. Гэтэл яагаад ийм богино хугацаанд ийм болчихоо гэдэг ийм имиж одоо аль аль талдаа нэлээд ярилцж хилцэж байна л да. Тэгэхээр би хувьдаа бол энэ зүгээр өнөөдөр нэг ийм зүйлээс болж гарч ирсэн зүйл биш ээ. Хятадч тэр Япон улсч тэр тийм хариуцлахгүй одоо өндөр түвшний хүмүүс бол хариуцлахгүй байна гэдэг юм бол ер нь их бага. Тэгэхээр энэ илэрхийлж байгаа үйлдэл энэ зүйлүүд бол бүгдээрээ тодорхой хэмжээний одоо юу гэдгийг бодож ингэж хэрэгжилж байгаа зүйлээ гэж би ингэж тооцоолсон зүйлээ гэж би ингэж одоо хувь судлаачийн хувьд бол үзэж байгаа. За тэгэхээр мэдээж сая та ярьлаа. Евразиад энэ одоо хүчтэй улсууд маань зүүн хойд одоо зүүн Азид л одоо оршиж шүү дээ. Хятад байна, Орос байна. Дээрээс нь Япон байна тий. За ингээд энэ улсуудын харилцаанд ямар байдал үүсэх вэ гэдгээс энэ Евразиа бол нэлээд шалтгааллах бас нэлээд жин дарах юм үйл явдал болно гэж ингэж үзэж байгаа. За өнөөдөр Япон улс бол Америктэй холбоотны юм харилцаатай. За тууштай тэрийг одоо хамгаалж явж байгаа. За бүгд нь солонгос улс гэсэн тийм цэргийн холбоотон. Ер нь бол энэ нээлт байгаа. Сүүлийн үед бол энэ цэрэг зэвсгийн одоо чанарыг дээшлүүлэх. За дотоодын нийт бүтээгдэхүүний 2 3 цаашлуулад явах юм хувийг зарцуулах юм дээр маш хүчтэй богино хугацааны юм шийдвэрүүдийг гаргаж байна. За хятад ч гэсэн бас энэ одоо Евразиад өөрийн гэсэн байр сууриа бий болгох цаашлаад дэлхийн хэмжээний юм одоо гүрэн гэж өөрсдийгөө үзэж байгаа учраас тодорхой хэмжээнд энэ зүүн Азид бол өөрийнхөө амбицийг илэрхийлэх нь бол энэ бол ерөөсөө байх л асуудал. Гол энэ геополитикийн хувьд ч гэсэн далаа руу гарах гарц бол нэлээд хаалттай юм шинжтэй. Тэгэхээр энэ дээр бол одоо юу гэдгийг саяхан өчигдөр гэхэд л одоо уржигдэр гэхэд л Америкийн одоо аюулгүй байдлын одоо ийм тайланд бас хятадын асуудлаар ийм юмнууд гарсан байна л да. Энэ дээр жишээлбэл 2027 он, 2035 он, 47 он гэл 49 он гэл ингээл ийм тоонууд тавигдсан байх жишээтэй. Тэгэхээр ямар ч гэсэн бид бол энийг маш их анхааралтай харж ах хэвээр. За энэ миний нийлхэдтэй холбоотойгоор бас 3 дахь хөрс гэдэг нэг ийм бас сэдв бас давхар хөндөгдөж байгаа гэж ойлгох хэвээр. Бид бол аль болох их тайванж, нээлттэй өөрсдийнхөө болцоон дээр хөгжиж гэж хүсэж байгаа ийм бодлого барьж байгаа улс шүү дээ. Гадаад бодлогоо ч гэсэн энэ рүү чиглүүлж байгаа. Тийм учраас даашаа гэсэн улстай бид одоо очиж танилцаж, төхөрлөж, за харилцсан ашигтай ийм үйл ажиллагааг явуулахыг л бодож байгаа. За энэ дээрээс бас мэдээж сулгамдж байгаа асуудлуудаа шийдэхийг бодож байгаа. Тэгэхээр энэ дотор бол бас Япон бол одоо бас тодорхой онцгой байр суурьтай явж ирсэн улс шүү дээ. Гэтэл хятад маань бас бидний гол одоо нэг түвш байгаад байдаг. Одоо хөрш байгаад байдаг тийм. Тэгэхээр бид хэрвээ одоо хятад Японы дунд эвгүй хүйтэн байдал улам цаашлаад одоо тийм нухацтай тийм хорцмол асуудал хүрэх юм бол бид яах вэ гэдэг ийм асуудал бид зайлшгүй гарч ирнэ тийм ээ. Аль нэг талыг одоо барих нь хайшаа юм. Ер нь явж энэ бол бас бид нар эндээс их сургамж авах хэрэгтэй. Бид ер нь нэг талд орох гээд гүгээд байх тийм. Одоо энийг нэг ингээд шүүмжлээд сайн муу талаар нь ялгаад авах бол их зохимжгүй гэж би бодож байгаа. Яг тэгэхээр Монголын маань байр суурь, эдийн засгийн чадамж маань өөрөө
бидний болцоонд таарсан хүн ам их цөөхөн учраас харин эсвэргээрээ бидний амин чухал асуудал бол яаж энэ томоохон өөрчлөлт ойрын хэдэн жил үргэлжлэх нь вэ шүү дээ. Энэ өөрчлөлтөнд бид тогтвортой байдлаа хадгалаад нэг юм тэсэд гарчих вэ гэдэг ийм л юм бид эрх ашиг болгож бодож явах хэрэгтэй. Тэр тохиолдолд бид өөрөөр бодох байх гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр бид одоо аль аль тал нь биднэрт одоо маш их ач холбогдолтой улсууд учраас ийм тохиолдолд бол бид нэр үг хэлээ бодож тийм ээ. Дээрээс нь гадна тал руу одоо өнөөдөр сошиал ертөнц кибер аюулгүй байдал маш их ийм хэцүү байж байгаа үед бол бид нар ялангуяа гадна талдаа харагдах монголчууд юу гэж ярих вэ гэдэг аюулгүй чухал. Тэгэхээр бид үнэхээр одоо нэг иргэн чамаагүй, нэг бодлого гаргах чамаагүй, удирдагч чамаагүй бүх нийтээр үндэсний хэмжээнд амин чухал юм тусгаар тогтнол энэ одоо эрх ашигтай нийцсэн юм дээр л гол санаагаа төвлөрүүлж явбал ер нь бидний амнаас гарах юм бол нэгэн жигд байх болов уу гэж гол үндсэн санаанууд дээр тийм мэдээж одоо олон янзын санаа ургаж бодлол байлгүй яах вэ гэж ингэж бодож байна. Гэтэ одоо ийм манай яг өмнөд төрш тийм ээ. Энэ өршийн үйл хөдлөл зан характерыг нэлээсээ ажиглах хэрэгтэй. Одоо ер нь их дээрлэхгүй бооз нэлээд төрөмгий. Тэгэхээр ганц хятад улсч бас тийм биш л дээ. Яг цагаад болохоор тэгэл одоо их гүрнүүдээс гардаг зан үйл юм байна. Зан үйл хүү, зан характер одоо Америкийн нэгдсэн улс одоо дипломатын түүхийг ингээл харах юм бол тийм жишээ ч нөө шууд очоод тухайн улсын ерөнхийлөгчийг нь баримтлал, Панамын ерөнхийлөгчийг дээр баримтлж байсан. Тэр улс дээр нь алдах хийж л байсан тийм ээ. Ийм юмнуудыг бид нар их нарийн сайн ажиглаж мэдчих хэвээр. Тэгэхээр судлаач нар бол одоо өөрсдийнхөө тэр онол одоо логикт тулгуурлаад улс суртаа тэгээд хариуцлагатайгаар энэ их гүрнүүдийн үйл хөдлөлийг нарийн сайн ажиглаж хэвээр. Хятад бол одоо би бодож байна Японы одоо эсрэг бол их л хатуу байр суурь байна чинь нэлээд төрөмгий юмнууд хийж нэлээд төрөмгий шинжтэй. Сая бол одоо тэр далаад байлдааны онгоцон дээр лазерын тусгалаа лок хийгээд тэгээд эцсийн юм яг түүний дараа лок хийчихээс зэрэг одоо яг ингээд барьчихсан ингээд барьчин гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт коннот харахад л пуужны тийшээ харуна гэсэн. Тэгэхээр тэр бол одоо ер нь их том дохио. Энэ бол одоо бас л одоо ер нь яахаас буцахгүй гэдгийг хэлж байна. Яг энэ тийм учраас бид нар ийм одоо хүчрхэг тэгээд төрөмгийн үйлдэл гаргадаг одоо тийм том амтны дэргэд ингээд байж байгаа одоо улс учраас бид маш ухаалаг байх хэрэгтэй. Тийм, ухаалаг байх. Маш ухаалаг байх хэрэгтэй. За би таашданд хэлж шүү дээ. Тэгэхээр тэр одоо их гүрнүүдийн одоо бодлого, стратегийг тэгээд тэр зан характерыг судалж байх хэрэгтэй. За тийм учраас манай 3 дахь хөршийн бодлого гэдэг их чухал шүү дээ. Тийм ээ. Одоо тэр зарим хүн бол хүчгүй байдлыг нөхөхөд одоо ямар нэгэн байдлаар нөхөхөд одоо тэр 3 дахь хөршийн бодлого одоо нэмэр тус тийм болох ёстой. Бид нар олон улсад нэр хүндтэй, олон улстай, олон тооны улстай гүнзгий харилцаатай, нэр хүндтэй ийм байж их юм бол тэр болгон одоо хурцээл дураараа ингээл одоо уушлахгүй ийм одоо тийм ээ гаднаас хамаагүй хүн урьж болохгүй энэ төр их мэтэр манай дотоод хэрэгт манай тусгаар тогтмол руу одоо тийм хамаагүй одоо халдах тийм юмнуудыг нь бол ямар нэг байдлаар сүрэх тийм хүчийг бид нэр өөрсдөө бий болгохын тулд энэ гадаад бодлого маань явж байгаа. Тэгэхээр 3 төршийн бодлого тийшээ чиглэж байгаа гэж би боддог шээ. 3 төршийн ойлголт бол нэг тийм. Дээрэс нь сая ямар асуудал хөндөж ийн вэ гэхээр жижиг улс их гүрний хооронд харилцааны асуудал хөндөгдөж шүү дээ. Манайх бол Хятадтай зэрэгцээд, Оростой зэрэгцээд энэ төр ч одоо том гүрэнд орно шүү дээ. Хүний мараач тэр эдийн засгаараач тэр одоо явж байгаа геополитикийн одоо үйлдэлээрээч тэр тийм ээ. Тэгэхээр бид бол хажууд нь бол харьцуулахад их хэцүү. Яаж өөрсдөө одоо амин энэ одоо юма хадгалж үлдэхөө гэдэг юм л бидэрт их тулгамдсан байгаа. Тэгэхээр энэ аргаа хийхэд бол бид маш олон ийм арга хэрэглэх ёстой. Ухаалаг байх ёстой. Дээрээс нь их гүрнүүд бол цаг дээрээ тулаад ирэхээр ямар ааш аршин гаргадаг вэ гэдгийг бол бид нар харж ах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр одоо бол ийм үйлдэлүүд зарим одоо цугц харагдаж байна шүү дээ. Тэгэхээр гэхдээ бол бас Хятад улс өнөөдөр шинэ ийм том гүрэн болж гарч иж байгаагийн хувьд бол төрөмгийл гэдэг юмыг бид хийхгүй бай тээ. Их тавьж байна. Одоо хамтын ажиллагаан дээр ач холбогдол үүднгээл маш их тийм
одоо юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрийг одоо хамгаалж чадах нь үгүй юу? Яг тэрийг харуулж чадах нь үгүй юу гэдгийг одоо эргэн тойрны бүхэл улсууд ялангуяа манайх шиг улсууд бол бүгд ингээ хараад сууж байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр аягүй сайн харж ажиглаж явах хэрэгтэй гэж ингэж бодож байгаа. За ингээд ерөнхийд нь бол бас илтгэлүүдийнхээ агуулгыг товч дурдлаа. Мэдээж одоо зөндөө олон юм ярьсан, энийг бол тэр болгон ярихад бас хэцүү байна. Хамгийн сүүлд нь бид хилцүүлэг өрнөсөн. Энэ дээр бол бас их сонирхолтой ийм агуулгууд гаргасан. Жишээлбэл бид нэр хоёр одоо хөршдөгөө сайхан харилцаж чинь, гурван дахь хөршүүдтэйг сайхан харилцаж чинь гэж ингэж яваад идэг. Харж байгаа монголчуудын хувьд бол их тайван, сайхан байгаа юм шиг ийм сэтгэл төрөөд идэг. Гэтэл яг үнэндээ бодит байдал дээр ямар байгаа вэ гэдэг асуудлыг бид одоо илэн далангуй ярилцах хэрэгтэй гэдэг ийм санаанууд гарлаа. За түүнээс гадна Евразийн жишээлбэл одоо Евразид байгаа хамтын ажиллагааны бүтцүүд байна. Жишээлбэл ИШХАП байна, Шанхай хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, мөн БРИКС гэдэг ч юм уу те. Энэ одоо байгууллагуудтайгаа Монгол ямар харилцаатай байх вэ? За бидний ярьж байгаа юм бол ерөнхийдөө ажиглагчаар байгаад ингээд сонсоод ингээд яваад их сонирхолтой, бүрэн орчих сонирхолтой байгаад идэг. Гэтэл энийг одоо яаж хийх юм бэ? Нэг талд гарах болцоотой байна уу үгүй юу? Ер нь энэ Евразийн цаашдын чиг хандлагыг харуул бид аль нь үр ашигтай байна вэ гэдгийг шинэ энэ одоо өнөөдөр болж байгаа үйл явдлын өнцгөөс бол эргэж бас ярилцах хэрэгтэй байна гэдэг ийм бас нэлээд одоо бодиттой ийм асуултууд тавьсан юм хэлцүүлэг өрнөлөө. Тэгээд ерөнхийдөө бол ийм сайхан одоо хурал боллоо гэж ингэж үзэж байна. Хэлцүүлэг дээр Эрдэнэ чулуун сайд ярьжсэн шүү дээ. Одоо ИШХАПтай холбоотой асуудлаар тийм ээ. Миний хувьд бол ИШХАПтай одоо ИШХАПтай үүсгэх хамтын ажиллагаа манай их л одоо хойрог хандаж нэлээд олон жилийн цаг алдсан гэж боддог. За Эрдэнэ чулуун сайд бас санал нэгтэй байна лээ. Бид хоёрын өмнөх одоо нэвтрүүлгээр Эрдэнэ чулуун сайд ИШХАП гэдэг сэдвийг гол болгож байгаа. Ерөөсөө үндсэн сэдв болгоод тэгээд ярьсан байна. Онлайн үүднээс тэгээд одоо онл практикийн үүднээс энэ асуудал яаж хандах вэ гэдэг. Тэгээд манайх бол ИШХАП дээр бол маш их цаг алдсан. Би бол одоо судлаачийн хувьд энэ хоёр их гүрэн хоёулаа санал нэгтэйгээр нэг тийшээгээ ингээд явж байгаа тохиол Монгол улс дагахаас өөр арга байхгүй. Энэ бол одоо ерөөсөө стратегийн гол логик. Энэ бид нэр сөрж чадахгүй. Сөрөөд ингээд ирэхэд манад эрсдэл үүснэ. Бид нар бол тэр тал дээр бол эрсдэл үүсгэсэн гэж боддог. Тэгээд магадгүй одоо бас хамтын ажиллагаагаа хөгжүүл, эдийн засгаа хөгжүүлэх тэр асуудлууд дээр тодорхой он цаг хугацааг алдсан байх боломжтой. Би тэгээд одоо Эрдэнэ чулуун сайдыг дахиж урьж авсрахтаа энэ сэдвэр дахиж бас тодорхой асуултууд бэлдэж байгаад яриулъя гэж бодож байгаа. Энэ чиглэлээр ажиллах усуд. За баярлалаа. За. Тэгэхээр явж одоо юуны Украин, Оросын энэ одоо тайм маань ямар нөхцөлтэй байдалтайгаар дуусах нь гэдэг нэг чухал асуудал байна тий. Тэгээд энэний цаана нөгөө Евразид явж байгаа том санаачлагууд жишээлбэл одоо Минскийн аюулгүй байдлын хэлцээрийн тухай асуудал, дээрээс нь Евраз санаачлага гэдэргээд их Евраз лөө. Энэ юмнууд одоо цаашдаа яах вэ гэдгийг энэний их холбоотойгоор өрнөх байх гэж бодож байна. Тэгээд тэр бүхний одоо манайх руу бол тийм одоо Евразийн массын юм бол улам л хүччих нь байна шүү дээ тийм. Тэр бүхний тооцоо судлахад л одоо суур болох шинж чанартай сэдвүүдийн хүндсэн хэрэг шүү дээ тийм ээ. Тэгээд одоо манай судлаач нар, бодлого зохиогч нар үргэлжлүүлээд энэ судалгаануудаар үндэслээ цаашаа ажлуудаа хийх байхаа тийм ээ гэж найдаж байна. За таны яриа өндөр дуусна. Ерөнхийдөө бол ингээд нэлээд цаг явсан баг тийм. Тийм гайгүй ерөнхийдөө одоо хурлынхаа талаар бас нэлээд одоо мэдээж яриад байвал чи айгүй том сэдв, айгүй олон асуудал байдаг учраас бас хэцүү. За тэгвэл танд хаалтын үеийг үлдээ. За тэгээд нэвтрүүлгээ хаачих. За баярлалаа. За тэгээд эцэст нь одоо та намайг одоо урьж тийм ээ өөрийнхөө энэ подкастт оролцуулж за энэ хурлын маань тухай олон түмэнд бас танилцуулга хийх боломж олдсон талархлаа илэрхийлье. За би бол одоо бас хувь судлаачийн хувьд бол нааша гэж байгаа хүнтэй одоо ийм хүмүүстэй бол хамтарч ажиллах их дуртай байдаг. Тэгээ бид нар чинь бас нэг хэд хэдэн ном дээр хамтраад бас би дах тэр хийгээд ингээд бас гаргацсан юм байдаг тийм ээ. Тэгэхээр тэр хамтын ажиллагаа за энэ тэр номоо тавиагүй нөө. За эргэж нэг ярьсан юм байхгүй учраас тийм ээ. Тийм учраас ном бол их чухал ном. Одоо хамгийн хүчрхий зэвсэг геополитик гэдэг нэртэй ном. Энэ номтой холбоотой ерөнхийдөө тэр номын зохиогчид
энэ ном дээр тулгуурлаж тэгээ орчин үеийн хувилбараар өөрийнхөө улсын Японы байр сууриас одоо өнөө үеийн явдлыг тайлбарласан ном шүү дээ тийм ээ. Тэр бас чухал ном. Тэр хамгийн хүчрхэг зэвсэг геополитик гэдэг ном бий. Энэ тухай манай одоо үзэгчид мэдж байгаа бах. Тэгээ уншааг байгаа хүмүүс нь авч уншаарай. Тэгээд өнөөдөр ингээд бас хамтраад энэ подкаст намайг оролцож байгаад бас энэ хамтын ажиллагаа маань бас гоё хэлбэрээр ингээд явж гин гэж надад их стата сайхан сэтгэл төрж байна. Тэгээд тань талархал илэрхийлье. Тэгээд мэдээж Евразиа гэдэг бол маш том юм төв бидний одоо баяршиж байгаа ийм тавцсан байна. Энэ дээр бүх юм өрнөж байна. Одоо сөргөлдөөнч явагдаж байна. Гадны одоо шахалтч одоо маш хүчтэй байх шиг байна. За энэ дээр одоо цаашдаа хэрхэн яаж энэ хүчний тэнцвэрүүд зөв зохистойгоор одоо тогтворчих вэ гэдэг асуудлууд бидний амин чухал одоо харж явах хэрэгтэй асуудал байна. Тэгээд иргэн тойрон манай хөршүүд заагур өвдөгч хөрчгээд олон гүрнүүд байна. Энэ татагдаж орох шинжтэй байна. Энийг бид их ухаалгаар харж ухаалаг хандаж явах хэрэгтэй байна л гэж. Тэгээд судлаачтай энэ чиглэлээр хамтраад эрүүл ийм судалгааг хөгжүүлэхэд одоо хамтарч ажиллахыг хүсэж байна. Их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Дахин уулзтаа зүгээр баяртай.